үзэгчтэй та бүхэн энэ өдрийн төмөн амар амгалан айлтган мэдчилж байна. Тийм ээ өнөөдрийнхөө энэ нэвтрүүлгийн энэ шинэхэн дугаарыг та бүхэнд Европын холбооны улсуудаар тэр дундаа Бельги улсын Антверпен хотоос үзэгч та бүхэндээ мэдчилж байгаа туйлаас таатай байна. Манай энэ танхимд хорон цугларсан хөхө тэнгэрийн хөх толгот монголчуудын маань эдгэн садан олны маань халуун сайхан алгад шилтгийг хамтдаа дамжуулгая. Энэ хүн нэвтрүүлэг Европын холбооны улсуудаар энэ хүн сайхан нэвтрүүлгийг бэлтгэн анхлан санаачтай гаргасан чулуун цэцэг хатагтай чулуун цэцгийн захиралтай боны цэцгэлгүй сангийнхан Монгол улсын гадаад харилцааны яамны консулын газрын хамт олон Монгол улсад суугаа Герман улсын элчин сайтын яам мөн Бельги улсад суугаа Монгол улсын элчин сайтын яам элчин сайд ноён Баттүр болон Монгол Бельгийн соёлын нийгэмлэгийн хамт олон тэргүүн зохиолч Яруу найрагч Бэлэг сайхан тэргүүтэй энэ олон сайхан монголчуудын халуун сайхан сэтгэлээр өнөөдрийн энэ хүн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүртэл болж байна. Тэнгэрлэг сайхан хүмүүстэй бүгдээрээ халуун сайхан алгатай шилтаар талархаж яваа хамтаа өргөн барья. Их шиг сайхан дуугаар энэ сайхан залуу насны энхэн дэлхийн бөмбөрцөг даяар тэр яруу тунгалаг их шиг ээлгуугаан өргөжид түгэж явдаг миний сайхан монголчууд энэ сайхан өдрүүдэд оны эцсийн торгон сайхан баяр хөөр дүүрэн баярын мөнгөн цацаг сааягаан гэлзүүлсэн энэ сайхан өдрүүдэд үзэгч та бүхэн алс холын Бельги улсын Антверпен хотоос миний сайхан монголчууд их шиг сайхан яруу дуугаан өргөн барьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн салхийг хагалж байгаа та бүхэн өмнө морин сатаж байгаа золбоолог хамтлагийнхны залуус алгадашид хамтлагийн ахлагч ган толгой хамтлагийн гоцол дуучин нар мандах хамтлагийн гишүүн дэлгэр хамтлагийн гишүүн хэрлэн хамтлагийн гишүүн Найтбет золбоолог хамтлагийн хэмэрлэг залуус өнөөдрийн Бельги улсын Антверпен хотоос бэлтгэж явуулж байгаа нэвтрүүлгийг салхийг хагалж тайснаа морилон саадсан байна. Бүх монголчуудын ихэд дуун цэнгүүний нэгдүгээр шатны тэмцээний ихний оролцогчид инхүү та бүхэн юм. Их шиг яруу дууга өргөн барихад бэлэн болжээ. Ингээд найдмадагч насуу дээр хэд хүрж байна? Аал хүрж байна. Шуум папрагт байгаа. Хаана гинэ? Шуум папрагт байгаа. Хүү эрдэнэттэй гэр бүлийнхэнд нь бүгдэд нь мен төргий. Ач гучинда мен төргий. Замын үдэд байгаа хүү эрдэн сайханда гэр бүлийн хамтаар мен төргий. За өндөр настан норсон багшд нь мен төргээрээ. За шуум папрагийнхаа хөгшчүүлд мен төргийа. Намайг ингээ Бельги хотод үр хүүхдийнхаа хамт амьдарч яваа гэж. За мен төргий. Ато харин мөр золбоолог хамтлагийн гишүүн найдмадагчтай харин үнсүүлбэр санагдчихлаа. Тэгтээ манай шүүгчд болгоны үнсэл гэдэг бол авилгал биш шүү. Сэтгэлээ байгаа. 38 118 дугаартай манай гаригийн залуус дугаар мэдчилэхэд бэлэн болжээ. Амжилттай залуусаа. Өтөлмөрөдний онч болон гадаадаа хүний орчлон жарлын гээ дотоорсоо Ujidiki naradorun ergücü ben Uçundiliki candan içine karteme Gidime çoluksun emreti çetsigu Gidiki geçke harim kızadur Bu encesin durduk karda Tigre roiracha
эцгүүн дэлхийч харагддаг залуус үе зайсан төрдөх хайргаа ивэн сэтгэлээр уйраад явнаа. Эргэх хиндэдгийн өнцөг болон бүхэнд ажил жамтарч байгаа монголчуудын дуухад тэр халуун сайхан сэтгэл өрөөд үлгий. Их сайхан нутгийн сатан олон монголчууд ижээ инкри сайхан үр хөөхдөд тэр бүхэнд нь хөргөн өөх учиртай тавиг хараган өдрүүлгий. Нэгдүгээр шатны тэмцээн инхүү Европын холбооны бэдэг улсын Антверпийн хотоос мэдчилж байгаа өгөөд нэгдүгээр шатны тэмцээний дараагийн оролцогч Холсон Дашуур Хосуур сойц хамтлагийнхныг уран заяа. Хамтлагч оюун чимэг хамтлагийн гоцол дуучин Ариун Бодор хамтлагийн гишүүн Баясгадан хамтлагийн гишүүн Мишиг Дөржин инх хоёр хамтлагийн гишүүн Цогц сайхан. За. Их сонирхол татаад энэ тавагдсан ямар сайхан хувцастай вэ? Энэ нэвтрүүлэг зориулж хувцас сонгож авчруулсан уу? Ямар учиртай вэ? За нэгдүгээр нэвтрүүлэг зориулсан ба. Ер нь бол Монгол түмний халуун элгэн сэтгэл Монгол хувцас Монголынхон түмэн их утаатай гэрэндээ орч байдаг болов гэж бодож байна. Тэрний гарал үүсэлдээ энэ хувцснууд. За баярлалаа. Нэрийг сонин л да. Холсон Дашуур Хосуур сойц хамтлаг. Тэр болгон сонсогдоод байдаг уу хамтлагийн нэр сонсогдоод байгаа юм? За бид бас их бодсоо. Одоо удахгүй улс тунхагласны маань түүхтэй болох гэж байна. Ингээд эзэн Чингис маань дэлхийн талыг тойрч их Монгол улсыг байгуулахын явцдаа молор эрдэнэ толгойтой морион Холсон Дашуураараа хямар өгч зориг өгч дэлхийг тойроо бизээ. Тэгээд Монгол түмэн сайхан ордныхаа мордыг сайхан элэг халуун түмэн хүлгэн хосоораараа сойзоорон эдэн тааж тэгж ариун сайхан байлгадаг. Тэрийг бэлэгдэж мориорон хямартай Монгол түмний бэлэгдэл гэж бид нар энэ Холсон Дашуур Хосуур сойзон багийнхаа нэрийг болгосон юм аа. Тийм ээ? За баярлалаа. Гэхдээ тэгээд би бас цаваагүй зан хөдлөөд байл да. Энэ бас нэрнгээсээ жинхнээсээ Холсон Дашуур энэ Монголоос авчирсан уу? За уучлаарай. Монголоос бас авчиж болохгүй хандаа. Тэгээ энэ яг хийгээд жил болж байна. Аа. Тий, энэ Холсон энэ Бэлгийн одоо ургасан холоос. Тэгээ манай найз одоо энэ яруу найрагч дүү найз бэлэг сайхан маань над бэлгэлж. За. Тэгээд энэ ухаантай өгöd учиртай юм бэлгэлдэг юм байна. Тэрийг би утга төгөлдөр болгож гэртээ хадгалдаг юм аа. Нөгөө Хосуур нь энд байна. Сойц нь бас энд байна. Сойцных нь яарлаг харагдаад байна. Энд байна. Энд байна. Бас нөхцөлд нь тохируулаад бас бодитоор нь бас үзүүлэх гэж авчирсан арилгаагүй. За. Энд л юмаа сэтгэлээрээ бэлдэн штэ. За энэ уучлаарай Холсон юу бол Хосуур бол харин аргагүй миний 7 настай уралдаан онж анх Монголын Дорногов аймгийн Эрдэнэ суманд уралдаан онж эхлэхэд маань төрүүлж байсан Хосуур 8 дугаар анги уралдаан унсан. Тэр Хосууран гал голомтолоод айл болоход аав минь надад аваад явдаа гэж бэлгэлж байсан. Тэгээд энэ сурны өөдөөс тэгээд бүхэл одоо аав ээж минь хийж байсан гарын бэлгэлдэг юмнууд байдаг юм аа. Гэтэ хадгалж явдаг юм. Тэгээ одоо морныхоо нуухыг хадгаараа альчдаг шүү дээ Монгол түмэн чинь. Хурдан мордынхоо. Тийм учраас хадагтайгаа ингэж хадгалж явдаг юм аа. За их баярлалаа. Холсон Дашуур Хосуур сойц хамтлагийнхаа одоо 38,156 дугаартай бүүвэл хорвоо бүүвэ дугаар энэ шатны тэмцээнд өрсөлдөхөд бэлэн болжээ. Эхлээд мэндчлэгээ явуулж болох уу? Сая тайзны цаана байхдаа бяцхан мэндчлэгээ бэлдсэн. За. Алтан соёмбон хоймор тонзолсон Азийн Монгол түмэн мэнэ. Тэгээд бид бяцхан сайхан мэндчлэгээтэй. Бэлэг улсын Вант улсад амьдарч байгаа Монгол түмний нэгэн хэсэг Холсон Дашуур Хосуур сойж багийн бид бүхэн Нанчид эрдэнийн эцсийн дээд болсон
8 дахилтай хадгаан Монголынхон түмэнд 10,000 км-ийн цаанаас ч гэсэн агуу нандин Монгол түмний минь сэтгэл юм шүү гэж өрөх гэж авч ирсэн юм аа. Тэгээд хурамсын тэнгэр хорвоог уяртал бид нараа дуугаан дуулж Монгол түмэнтэйгээ мэндчилъя. Оо, Амар сайн байцгаана уу? тарган сайхан намарж өнөр өтгөн өвлжиж байна оо. За энэ чи сайхан найр болоод хөөрлөө. Энэ чи ер нь Монгол шүү дээ. Хөг дүүрэн амжилттай ирвөө та. Сайхан очир бидэгтэй хаа явсан газараа миний сайхан Монгол гоо хоорондоо бидэнд амар мэндийгээ ирж тамхилж амар сайн уу. Өнөр байдсан шүү дээ. Наад ч юм бол Монгол Эзэн Чингисийн өлгийн нутаг их Монголын ард түмэн минь. 9 цагаан буйн төгс дүүрэн дэлгэрч байг ерөөлт сайхан учрал өхөн санаа сэтгэлээрэн бялхаж байг. Түмэн олон та бүхэнд аз жаргалын мандаг өрөөё. За баярлалаа. За холсон ташуур сой цамтлагийн хөө сайхан элгийн садан монголчуудаа цэнгэр дэлгэцээр хөргөн зөрүүлж тамхиан тамхилж хадгаан өргөж игшиг яруу дугаан өргөн барихад бэлэн болжээ. Хөрөлж ирсэн та олон маань халуун сайхан алдар ташил. Очнэм 156 Үэт хорвоо үе. Амтэлцээ тав гэнэ. 우리 건널 우리 온다니 오늘 걸어오는 길에 오해 소리 울리니 Одоо тэгвэл энэ шатны тэмцээний дараагийн оролцогчид Монголжинго хамтлагийнхныг өрн залъя. Монголжинго хамтлагийн хамтлагийнх Ануужин хамтлагийн гоцолтуучин Солонгор хамтлагийн гишүүн Гарма хамтлагийн гишүүн Ануужин хамтлагийн гишүүн Эрка. 예, Монголжинго хамтлагийнхан. Манай хөгжөө дэвжигчдийн алгад ажилтсан яасан бэ? Энэ шатны тэмцээнд 38-ыг 83 дугаартай хайрын гэгээ дугаар энэ шатны тэмцээнд оролцож өрсөлдөхөд бэлэн болжээ.
ben, Çeni karar doktorcu ben, Çamak ustıcı bir oyuna. Sehacı men, Nindu seha, Çamak bir intihar. Çamasa her kudretin, Şanıcı ben, Pansardıcı ben, Çamak badaş Эдрүүгийн нэгдүгээр шатны тэмцээний дараагийн оролцогчид Соёмб хамтгийнхан Соёмб Эхлээд хотгийн бүхнэн санагдсан өрөв зүрхнээсэн элэг зүрхнээсэн инхүү залуучууд туурж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгч гисэн харь хол газар хүний нутаг цугаа эдгийн садан монголчуудын их сайхан нутагтан орчин байгаа. Тэр сайхан их орныхон тухай эдгийн садан аавын кри хайртай бүхнийг хөхөн мөнгөд ингэрэн энэ бүхнийхээ тухай хамтдаа туурж байна. Энэ сайхан монголчуудын маань хадуун сэтгэлээр оролцож байгаа нэгдүгээр шатны тэмцээний дараагийн оролцогчид Соёмб хамтгийнхыг та бүхэн танилцуулъя. Хамтгийн халагч Дэжид маань, хамтгийн гишүүн Баярхөө, хамтгийн гишүүн Чулуунбаатар, хамтгийн гишүүн Амра, хамтгийн гишүүн Гүмбэдэг. Зэ. Нутгаас гараад хэр удаж байна? 7 жил гарсан болж байна. Таны хувьд 3 сар. 3 сар. Бас тийж гайгүй байна. Таны хувьд 3 жил. 3 жил. 3 жил. 3 жил. 4 жил бол. 4 жил. Ээж аавдаа болон хайртай охиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би сайн байгаа. Таны хувьд Та бүхэнд бүдэнд нь хайртай шүү. Монгол байгаа эмээтэй танд хайртай шүү. Ордуудаа настаарай гэж. Ард гэртээ Монголд болсон аав ээж нэр бүгдэнд хайртай шүү. Намайг танд бүгдэнд нь хайртай шүү. за. Таны хувьд аав ээжтэй болон эмээ найз нөхдөд минь хүргье. бүгдээрэнд минь хүргье. Би сайн байгаа, сайн дуулж байгаа гэх үү. Тэгээ Соёмб хамтгийнхан 38 118 дугаартай манай гаригийн залуус дугаар өрсөлдөөнд оролцоход бэлэн болж байна. Амжилттай залуусаа. Хүчтэй наратарын нэгчмэ хүчтэй чамда хичнээн хайртай Ирээд орсон амьд жижигүү Ирээч харагддаг алуу Үегэсэн төрдөг таригаа Эргэхийн гинт
Монголын бүрцгийн хиндэдгийн борон дээр норшиж байгаа бидний сайхан монголчуудын эргэх хиндэдгийн өнцөг болон бүхэнд ажиллаж амьдарч байгаа бидний монголчуудын сэтгэл зүрэг хамгийн нандин бүхнэрэн эвлэлдэн байдаг тэр сайхан эгшиг аялгуу дуухуур өрн сүн эгшиг аялгуу дуухуур халигын сэлгэн байгаа энэ хүн нэвтрүүлгийн нэгдүгээр шатны тэмцээний 5 дахь оролцогчид харан хамтлагийн гадагч одон чимэг хамтлагийн гоцодоочин одон туяа хамтлагийн гишүүн аврал хамтлагийн гишүүн ариун толог хамтлагийн гишүүн ууган цэцэг яа хамтлагийн нэр жогом яагаад харанга Монголын одоо алдарт харанга хамтлаг манай Бэлэг улс ирж тоглолтоо хийхдээ манай хамтлаг тусгаалan тийм гарын бэлэг өгсөн байгаа. Тийм болохоор бид нэр одоо бэлэгшээгээд харанга гэж нэр өгсөн хамтлаг байна. Ирмэн хөдөлмөрийн хошоо одонтой их говийн зоригтын алдартай домог түүхтэй дорн говьчуудаа түүний дундаас нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийнхаа хамт олонд одоо баярын мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн минь намайг өчтөл азтай жаргалтай сайн сайхан амьдарцгаагаад намайг хүлээгээд байцгааж байгаарай. Баярлалаа. 38652 дугаартай манай ТV караоке нэвтрүүлгийн хамгийн олон дуулагддаг хамгийн үзэгчдийн дуулах дуртай дууны нэг Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлтэн болоожийн хөгжим алдан зул дуугаар энэ шатны тэмцээнд оролцоход бэлэн болжээ. Амжилтсэ. Монголын төлөө гэдэг санаа бидний хүндэн цогцолтой. Өсгөөс сүрсний хэвдээ мартаж болохгүй соёлоо үхтэл оршихоо дөрдөг нутаг надад болохгүй орон Онсон шүүд Өнгөн тууя сайхан дэвтэн гэлстаа Саки өрхөн идбэ Савдахан ишин туйгтаа Гоцрог стоятай ганган цэцгийн дэдбэ Өнөөдрийн нэвтрүүлгийг шүүе явуулж байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг таавдандаа танилцуулна. Нэвтрүүлгийн баянгын шүүгч, Монголын радиогийн хөгжмийн томч, хөгжим судлаач, Монголын хөгжмийн зохиолчдын эвлийн шагнал, хатагтай Чожимцын буян хишиг. Манай эстрад урлагийн сүүлийн авьяасдаг, хямрдаг одон сайхан урамтлын эзэд урам бүдүүн хамтлагийн анхлагч дуучин Учир хоёр. Нэвтрүүлгийг Бэлэг улсын Антверпен хотод хамтран зохион байгуулж байгаа. Монгол Байлгийн соёлын нийгэмлэгийн тэргүүн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч ноён Сэрэнэнгийн бэлэг сайхан. Энэ бүрэлдэхүүнээр өнөөдрийн нэвтрүүлгийг шүүн явуулж байна. Ингээд шүүгчдийн бүрэлдэхүүний сан сэтгэлийг сонсъё. Хөгжин судлаач хатагтай нэвтрүүлгийн баянгын шүүгч Чожимцын буян хишиг. За сайн байцгаана уу та бүхэнд энэ үчи мэндийг дэвшүүлье. Эх орноос алс хол ажиллаж амьдарч байгаа та бүхний ажил үс өөдрөгөж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж ахан дүүс амраг садан
аав ээж хань жилдээ эхийг бүтээгээд эх орондоо эргэж ихийг ардч нь байгаа ард түмэн чинь хүлээж байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн хүний нутагт нэрээ бодож Монгол улс гэдэг энэ сайхан нэрийг өргөж ажил үйлсээрээ өөдрөгөж эхийг бүтээж эх орондоо эхийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү. Ингээд өнөөдрийн биелэг улсын Ачвэрхэн хотоос бэлгийн явуулж байгаа. Миний сайхан эдийн засгийн монголчууд оролцож байгаа энэ хүн нэвтрүүлгийн 2-р шатны тэмцээн буюу хамтгийн гоцол дуучдын шатны тэмцээний эхний оролцогчид Боолог хамтгийн гоцол дуучин Нарбандах таныг урин залъя. За Нарбандах дуучин энэ шатны тэмцээн 38 468 дугаартай хайрлаараа хэмээх Монгол улсын сэлийн тэргүүний ажилтны дуучин Эрдэнэ Тунгадгийн дууснаар та бидний сайн мэдээ. Энэ сайхан дууг дуулахаар сонгож авчирчээ. Хулсан гашуур хусуур сой цамтгийн гоцол дуучин Ариун Болор. Яа манай Ариун Болор дуучин зөвхөн чамда энэ дуу хэн нэгэн хүн зориулж өгнө үү? Хэн? Нэрийг хэлэхгүй X хүн зориулсан уу? Аа за. За тийм. Ямар нэг дуучин дуул өөрөө утга агуулгатай. Тиймэрхүү энэ дуу зөвхөн чамдаа гэж хүн зориулсан байна. Зөвхөн чамдаа гэж яг над руу хараад байна. Үгүй би. Өөр хинтэг харах юм. Өөр хүн рүү хардсан байгаа. За баярлалаа. Адаг ташилтны яасан битээ. 38 224 дугаартай зөвхөн чамдаа. Шатны тэмцээний дараагийн 3 оролцогч Монголжинго хамтгийн гоцол дуучин Солонго. За Солонго дуучин одоо 38 744 дугаартай ээжийг минь яаж гүйцэхвэ? Амжилтсэ. Дараагийн оролцогч Соён хамтгийн гоцол дуучин Дэжидмаа. За Дэжидмаа дуучин шатны тэмцээнд 38 716 дугаартай 4 өдөр 2 амраг амжилтсэ. Хүн зөөлн засан ширхээ хацар дээр чин бодахад мэ хүйтэн засан харуугээ хайлан өрслө хонгор мэ синдэж хүнсэндэр чэ засан ширхээ бохож байсан юу хайртай чиний наран сэтгэгээ
비제 헝거러미 하다 비제 헝거러미 Баярлалаа. Одоо энэ шатны тэмцээний энэ шатны ширүү өрсөлдөөний дараагийн сүлжээ оролцогч Харан хамтлагийн гоцор дуучин Отон Туяа. 38,711 дугаартай амьдралын атан хонх жүжигийн дуу дуудахаар сонгож авчихлаа. Амжилтсэй. Амрүсүисийн алтан босыг алхаад орхоо ачтай хүний жаргалын наран дуудана арван жилийн аля хөрхөрөчинэ алаг хандур хинэмэн арашивэн Монгол улсад орчин цагийн дипломатад бүсгүйсний 100 жилийн улс tungisны баярын өдрийг тохиолдуулан энэ хүн нэвтрүүлгийг бэлтгэхэд гүн тустай үзүүлж хамтран ажиллаж байгаа. Монгол улсын гадаад харилцааны яамны консулын газар, Монгол улсад байгаа Герман улсын элчин сайдын яам, Бельги улсад байгаа Монгол улсын элчин сайдын яам, элчин сайд Ноён Баттүр болон Монгол Бельгийн соёлын нийгэмлэг, соён бодманы нийт хамт олон бүрэлдэхүүн элгэн халуун сэтгэлд монголчуудаа халуун алга дэшилтээр татархаж байгаа өргөн барья. Одоо өрсөлдөөний дараагийн 3 дугаар шатны тэмцээн эхэлж тайснаа хамтлагийн ахлагч нарыг өөрийн залъя. Ахлагч нар Монголчинго хамтлагийн ахлагч Солонго. Сая гоцол дуун дээр гараагүй дөө. Гарсан тийм үү? Зэ. Ахлагчаар бас давхар гарч ирж байгаа юм байна. Энэ шатны тэмцээнд дуудагдах дууны нэр байхгүйгээр шууд дуудагдах дууны дугаар байгаа. Энэ шатны тэмцээнд дуудагдах дууны дугаар 38 774. Дууны нэр охин амжилтсэй. Өнгөрөх тэрхэн зор халуун зүрхийг уйран татсан халуун зүрхийг уйран татсан хүнээ
Оргогооч ирсэн хочтой намайг дагах хүчтэй хайрыг ундрах шидтэй хамтун янг хүүхээ ингээд надад заяадаг байж амрагсан чимээ ин цутай дүлчин эслийн цутай жилчин овоо халсан мастер овоо зигсэн зурагчи ингээд чамда дастаг байж алдрайхан чимээ болбол боцох болдог дэлхий энрэн түшээд өгд минь надад эче маяг хүрсэн гүдэг юм эхийг хэмдэгээс сэрч их хорноос амны үлрэхлэх намуу үлгэр сандуур цалах чамаараа өрийн дүүднээс уучрал билэгдээ үнэж хайрам дэвсэн үлээ зэний аргүй нууцсан ширтээ зэрэг чамайгаа дуулан хүлээ хаврын шүлтэй хонгор салхаа хацам илгүүлэн сандах чамайгаа ханганасаа хайлан дусаар хайртай чамдан дугаар очноо сэлийн зэрэг зэрэг чамайгаа дуулан хүлээ Нутаг орноос хол яваа та бүхэн цэнхэр дэлгэцээр гарахтаа бас сайхан дуудаасаа гэж бодож бид үе үеийн сайхан дуунуудаас та бүхэн суглаа болгож өгсөн юм аа. Тэгээд би түрүү хэлжсэн Монгол түмний өрсөд бүгдээрээ сайхан дуучид үнэхээр бүх дуугийн минь сайхан дууллаа. Тэгээд та бүгдийг харж байгаа эцэг их ахын дүүс ань нөхөд нутаг усныхын чинь үнэхээр сайхан дуулж байна. Өнгөтэй өтөө явж ингэж баяр наах гэдгийг би дахин хэлмээр байх юм аа. Одоо дараагийн сугалж дуулах дуу маань мөн та бүхний мэдх танил дуунууд байж байгаа. Сайхан дуулахыг хичээгээрээ мэддэг дуугаа бити сэтгэлийн хөөр дээр муухай дуулаарай. Ингээд та бүхэнд амжилт хүсье.
хамтдаа дуудагсимаа арцумчин уяс харимчин зөөлөрч анхорвоо дуудагсимаа ингрэгчин тушич энчин дулаач иви хормо дуудагсимаа Өнөөдрийн нэвтрүүлгийг энэхүү Европын холбооны улсуудаар зохион байгуулах анхны санал санаачлагыг гаргаж гүн тустай үзүүлсэн чулуун цэцэг дэргүүнтэй буйны сэтгэлдхүү сангийн хамт олон дахин гүн талархал юугаан өргөн барья. Ингээд дөрвөн шатны тэмцээний онооны дүнгээр тэргүүн байранд тавхан бинтээ санал нэг байхаа гэж бодож байна. Энэ бол харанга багийнхан байлаа. Баяр хүргэе. За түрүүс харанга багийн шагнал. ТV караоке нэвтрүүлгийн хамт олон болон мөн бусадтай хамтарсан бүх газруудаа энд байгаа хүмүүсийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Ингээд 2 дугаар байранд орсон Холсон дашуур Хосуур соёл багийнхан шагналыг гаргуулъя. Тавхан баярлалаа. Улаанбаатарт суугаа азаа бурдаа ээж хоёртоо уртудаа наслаарай гэж хүүч маш их санаж байгаа. Тэгээд удахгүй очино л гэсэн байгаа. Тэр нь удахгүй очино. Та хоёр нь тэгээд биднийгээ хүлээгээ сайхан инх тунх сайн байж гараа гэж ерөөё. Манай ээж бас 80 гарсан сайхан хөгшин намайг хүлээгээ сууж байгаа. Хүн сайн яваа, удахгүй очноо. Хүлээж гараа гэж хэлье. За би бас одоо эцэг ихтэй ах дүүтэй найз нөхдөд оройгоо газар сайн сайхан хүлээвсье. Аавын дайртай шүүгч. За баярлалаа. Цэг хорондоо амьдарч байгаа азай бор таныхаан ээжтэй мөн бүх ахын дүүстэй эрүүл их сайн сайхныг хүсье. Бүгдээрэнд нь мэнд хүргье. Телевизогийн дамжуул хай боломжийн гам төмөр захиралтай хамт олон зүгээр уламжлан хэлье. Ингээд бүх мэдээ техникийн хамт олондоо захирал холбоо компани бас хамт олондоо ингээд мэнд хүргье. Дэлгэр Монгол орндоо суугаа азаа буурал өвөө эмээ хоёртаа ач охин Аминач мэдчилж байна. Ач охин Аминач 2 хоногийн дараа 2 нас үрлээ. Сайн байна уу өвөө эмээ гэж хайртай шүү гэнэ. Тийм ээ, эрхэм үзэгчдээ хөөх монголчуудын дунд цэнхүүн энэхүү Европын холбооны улсуудаар үзэгч тавхан тань 7 хоног хүрэх болно. Эрхэм дэлхийн өнцөг болон бүхэнд ажиллаж амьдарч байгаа миний сайхан монголчууд хиймэрлэг сайхан монгол залуус минь ажил амьдрал нь өөдрөг бүтэмжтэй байна. Гэрэл дээрээдүйн энэ бүх залуусын хүсэл мөрөөдөлд нь илхнээ тунгалаг байна. Өөрсдийн бодож санаж хүсэж мөрөөдөж явдаг тэр бүгдийг халуун сэтгэл зүрхнээсээ энэхэн нэгэн цагаар үзэгч тавхантайгийн хамтдаа энэхэн нэгэн цагийг өнгөрүүлээ. Мөнхөх тэнгэрийн дор миний монголчууд амьдрал болон өөдрөг бүтэмжтэй байх болно. Тавхантайгийн зөв Бэлэг улсын Антверпен хотоос бэлжилсэн хөтлөгч Алтан гэрэл байлаа. Баярлалаа тавхан.
Thank you.